эрхэм хүндэт үзэгчдээ Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Уралдаж яваад хорш тавьдаг, вээлж мөлхөө төрөөлж ирдэг, алгаан дашин тонтгондон бужгэлдэг, азийн мөмгөө амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан хөгжилтэй хөөрхөн дүүнер маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг эхлэж алдар хүндийнхаа анхны гарааг манай нэвтрүүлгээс эхлэхэд бэлэн болоод байна. Бяцхан хөөрхөн тамирчид маань тэмцээн уралдаанд оролцож ялж ялагдаж яваагаа хараахан мэдгүйж гэлээ. Тэв дэлхийд нэр алдран царай тулах тамирчид дэмж хотойд барилдах бөхчүүд үзэгслэн монголжингоо охид вийлэн дорон үгэн цэцэн олон алдартангууд маань эндээс л мэндэлж олимпийн тэнгэртэх орныхоо төрийн дуулыг ихшиглүүлж алтан соёмбод далбайгаа мандуулах авраг олон тамирчид маань эндээс л төрөн гарч байгаа илээ. Ингээд эх орны маань 408 зогсоос хүрэлцэн ирсэн өхөөрдөн хөрхэн тамирчидаа амжилтын дэдийг хүсээр өгөөд шинэхэн дугаараа эхлэж байна. Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань энэ дугаарт 14 хөөрхөн тамирчид маань авхалт самбаага сорж байгаа. Ингээд хамгийн түрүүнд сод эрдэнэ авахтай нэгүн бэлэгтүү маань гараанаасаа гарлаа. Бусдыгаа хөшөөчлсөн бузгай мундаг оролцогч Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай хөгжилтэй хөөртэй хөөрхөн бяцхан хөө. Хөөрхөнгөн 4 чанга давхсаар ирлээ. За 12 сар 6 хоногт аав ээжийн нэгүнээ ардын дугаа аялах, уртын дугаа оюнглуулах, хип-хопор өглөх, химнэл донжийг нь тааруулан сайхан бүжиглэх дуртай. Хүнийг бол өндөр дугаар хөөрхөн гэгчин загнан шүү дээ. Бүхэл мах идэх дуртай, бүхэл өдөржин мөөмдөх хоббитэй. Ирээдүйд хөх тэнгэртээ дүүлэн нисэн хөөрхөн сайхан хөлөг онгоцны нисгэгч болно. За 2 дугаар байранд маань царайлаг, нираалаг, нөрөөлөг, тэнгэрлэг, хиймэрлэг оролцогч цагийг эзлэх ирээдүйн их авраг мөнхрөл авахтай эрдэм дуу маань гарч байна. За тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай тэглүүн зантай хөөрхөн эрдэм тэргэн доктороо багтаж ядан тентэр тонтор давсаар ирлээ. За эрдэм хүүгийн маань игч ах нар Манцуутай тамирчин нэвтрүүлэгт маань маш амжилттай хүрэлцэн гэж оролцдог Тэнгэрлэг сайхан гэр бүл байгаа. За хамгийн том игч нь 23 жилийн өмнө Манцуутай тамирчин нэвтрүүлгийн эхний дугаарт оролцож байсан Тэнгэрлэг сайхан гэр бүлийн үргэлжлэл байна. За эрдэм хүү маань өнөөдөр 11 сар 11 хоногт инхрэлэн дуудаг нэрийг нь Муухана гэж хөөртөн дуудалгаа. Царайлаг, нираалаг, нуруулаг, Тэнгэрлэг, хиймэрлэг хүү маань машинаар тоглоно, мас адил инээн, хүндийг үргэн, хүчийг үзүүлнэ, барилдана, бас ноцолдно. Баруун зөнгийн үз таран шүү дээ. За амттай сайхан цөөнг цадтлаан идчихэд ангайтл инээгээд хэвтэх айдаа мөнчиг хоббитэй гин шүү дээ. Ирээдүйд төрдөн хэрэгтэй, төмөндөн хүндтэй, олноос онцгой, бусдаас бусгай, бусдын дунд бурхан мэт хүндлэгдэж, олны дунд од мэт гэлэлцсэн онцгой мундаг лидер залуу болно. За 3 дугаар байранд маань дорж авахтай уран хөлөгдөө маань гараанаасаа гарлаа. Хөл хурдтай, 4 чангатай, хөөртэй, баяртай, бас сэргэлэн оролцогч маань уран хөлөг маань байла. Өнөөдөр 10 сартай авхаалттай сэргэлэн зантай олноос онцгой бусдаас бузгай тамирчин байла. Иддэг хоол нь мах тэргүүтэн эрхэм хоббин гэвэл шинжилж судлах ирээдүйд номонд мэргэн нойрон сэргэг улсын их хурлын гишүүн болж улс их орноо удирдах ухаалаг лидер хүү ихийг хийж бүтээнэ гин. За 4 дугаар байранд маань Бат дэлгэр авахтай гэгээ охин маань гараанаасаа гарлаа. Энэ удаагийн дугаарыг маань хамгийн сэргэлэн, хамгийн цаваа, хамгийн өхөөрдөн оролцогч бол гэгээ охин маань байла. Азтай гэгээ, одтай гэгээ, авхаалт самбаатай гэгээ үргэлж инээд алдсан өхөөрдөн хөөрхөн гэгээ охин хамгийн жахан, хамгийн хөөрхөн хайр булаан оролцогчдын маань нэг байла. 8 сар 29 хоногт гэгээхэн охин гэж өхөөрдөн додолдгаа. Дууд болж өндөр дуугаар гам уншиж хашгир шордох хоббитэй хөөртөн дуудаг нэрийг нь Бомбартай гин. Бомбартай охин ирээдүйд ихийг хийж бүтээсэн энгүү мундаг Эйнштейн шиг эрдэмтэн доктор зохион бүтээгч болон гэлэлцнаа.
дугаар үеийн хөөрхөн дүнрийг маань хөшөөжлээд хөл хурдтай, дөрөө чангатай, хөөртэйхэн, баяр дахин ирж яваа хөөрхөн инэл оролцогч бол ан хамгаалан авахтай бүр төхөн маань эла. Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж, Хөвсгөл аймгийн Тариалан сумаас өнөөдрийн энэ өдрийг үлжитэй сайхан өдөр хэмээн өхөөрнөн хөөрхөн тамирчныг маань зарин авч оролдуулж байгаа цогтой хямартай ижийн авдан талархъя. ертөнцид мэдлээд 9 сар 12 хонож байгаа. Бомбгороо гэж хөөртөнд болдгаа. Сониуц зантай юм болгоныг оролдож шинжилж судлах хоббитэй. Идэх дуртай хоол нь бантан, сүү, тарган дуртай. Ирээдүйд дэлхийн мис болж дээлтэй Монголоо алдаршуулнаа. 2 дугаар байранд маань алтан тогс авахтай бүртөчн дөө маань гараанаас гарлаа. Сайхан төрсөн хөөрхөн охинтой жирвээсэн хөмсөгтэй жимсэн улаан уруултай чихтэйхэн янзын сайхан монголжинго өнөөдөр 10 сар хүрч байгаа хөөртөн дуудаг нарыг нь Бонжи гэж хөөртөн дууддаг. Бонжи маань ардын дугаа аялах дуртай, урдын дугаа уянгалуулах дуртай, хип хопоор өглөх дуртай, химнэл данжийг нь тааруулаад зад бүжгэлдэг хоббитэй. Там бууз, тунжиг амттай буузан дуртай охин маань ирээдүйд мис бүсгүй болон гэлэлзэн гэлтгнах болно. За 3 дугаар байранд маань од хүү авахтай дагтун дуу маань гараанаас гарлаа. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай, жаргалтай, баяртай, баясгалантай хөөрхөн дагтун дуу маань царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг хиймэрлэг оролцогч байгаа. Тэргэн дотроо багтаж ядан тентэр тунтар давхсаар ирлээ. За түүгийн маань гэр бүл 4 дахь тамирчнаа манай нэвтрүүлэгт маш амжилттай сайж байгаа Тэнгэрлэг сайхан гэр бүл байгаа. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн тэнхлүүн зантай хүү тэргэн дотроо багтаж ятан тентэр тонтор давхсаар ороод ирлээ. Энэ хөөрхөн хүү маань бол дагтуу маань эла. Одонгийн хөөрхөн онгор бондгор дагтуунда 11 сар 20 хоногтой хөөртөн дуудаг нарыг нь бөмбүүдэ гэж хөөртөн дууддаг. Бөмбүүдээ хөө өдөржин харваатай танилцаад хөөртөм хөөрхөн хөө шинжил судлан угаан босгон угаан цэвэрлэн түүгээр аялан төмөн ижлээг амжуулан томчуудын донд суугаад харин тунчиг хөөрхөн буу халнаа 3 ахтайгаа мэдчлээд гайгүй сайхан дуулж бүжиглээд өргөө гэртээ хайр цэцруулдаг хөөртөм хөөрхөн догтоонда. За будаатай хоолнд буцахгүй бомбайдл суугаад түнтэйдл хийднэ. Ирээдүйд ардын дундаа уярсан, ард олныгоо баясгасан ардын дууч, ардын жүжигчин бүжигчин мундаг нэгэн болноо. Догтун хүү маань 3 дугаар байранд ирлээ. За 4 дугаар байранд маань алтан уян авахтай нандин бэлэг дуу маань гараанаас гарлаа. Намблаг хөрхөн нандин бэлэг 11 сар 7 хоногтой намс алхалсан манай хөрхөн мистэй Нандика гэж хөөртөн дуудалдаг. Алнаас онцгой бусдаас буцгай Нандика охин бүжиглэн жүжиглэнэ. Хотгор газрыг холцортол ингэр газрыг илтлэн бүжиглэж хүн болгонд хайр бэлэглэж хөөрхөн гэгчин жүжиглэн шүү дээ. Өндөг нугаш хоёрын дуртай дуу маань бүжигчин дуучин урлагийн од болон гэлэлзэн гэлтгнэх болно. За 3 дугаар үеийн хөөрхөн дүнрийг маань хөшөөжлээд болт тулга авахтай ингүүлэн охин маань бусдыгаа хөшөөжлээд буцгай гэгч нь гараанаас гарлаа. Алаг нүдэн тормолцсон авхаалжтай самбаатай авторолын бэлхүүрэл дандаа бусдыгаа хөшөөжлсөн авьяаслаг шилдэг бүжигчин болсон айдаа мундаг оролцогч байлаа. 14 тамирчтаас маань онцгой байлаа. Алтан медалаар ингрээ мэлаж анд олон найзуудаа хөшөөжлөн дагуулсан ингүүлэн дөө маань энэ л өдөр 11 сар 24 хоногтой Бархан бамбрууш гэж хөөртөн дуудалдаг. Алагнуудтай бархан бамбрууш аавын амин хайр, ээжийн эгдүүтэй нийстэй альва зүйлийг шинжил судлан сониучрхан үзэх хоббитэй. Ногоотой цутанг нам суугаад иднэ. Ирээдүйд дэлхийд алдартай одон медалаар грин дөргсөн олимпийн авраг тамирчин болно. 3 дугаар байранд маань төр төвшин авахтай ган тулгад маань гараанаас гарлаа. Эрлэгэг хөөрхөн цэрэг маань энэ удаагийн дугаарын маань хамгийн мундаг оролцогчдын маань нэг байлаа. Балноос онцгой бусдаас буцгаа эрлэгэг хөөрхөн цэрэг маань энэ л өдөр 10 сар хүрч байгаа. Ирээдүйн цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг зэгнэж төмөн олныхоо уй хайн дунд дэвэх ирээдүйн босоо аврагда энэ удаагийн дугаарын маань ганган хөөрхөн гард магнада. Бөөрийн хийхүү гэж хөөртөн дуудалдаг. Утсаар уянгалуулан ярих дуртай улсын хэлээр ухаалаг хөөрхөн ярин шүү дээ. Аада мундаг.
Хийж чадахгүй зүйл гэж байхгүй, оролцохгүй ажил, хийхгүй зүйлгүй ондгор бондгор эвэрлэх зэрэг бүгдийг амжуулнаа. Идэх дуртай хоол нь бүх хоолыг иднэ. Гуйлдалгүй, гололгүй, хот инээ гэдэл хоб иднэ. За ингээд ирээдүйн их авраг маань энэ удаа 2 дугаар байранд орлоо. 3 дугаар байранд маань Өлзий Баатар авагтай Намулуун дөө маань гараанаас гарлаа. Тэнгэрлэг сайхан гэр бүлийн азтай, жаргалтай, баяртай, баясгалантай Намулуун охин маань 11 сар 1 хоногтойдоо анд олон найзуудтайгаа хүчээ үзэхээр амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд амжилт сайтай оролцохоор хөрөлцөн ирсэн хөөхөн нүдэн гүнж байгаа. Гүнжээ гэж хөртөн дурддаг. Сэргэлэн төрсөн Сэтгэр охин сэтгэл татам царайлаг мисхэн бөмбөгөөр тоглох дуртай бүхий л өдөржин шинжилж судалж тоолж нэгтлэх хоббитэй. Идэх дуртай хоол нь бандан, тараг, сүү бас амттангаас бол хизээж буцахгүй. Ирээдүйд бүжигчин болж дэлхийг тойрон аялнаа. За 4 дугаар үеийн хөөрхөн төнрийг маань хучуучлаад 40 талтай гэсэн сэргэлэн төрсөн Сэтгэр охин сэтгэл татам царайлаг мисхэн олноос онцгой бусдаас бузгаа оролцогч бол Баасан Доржийн инхлэн дуу маань нила. Хөгжил хөөрийн дээд хөл хөнгөн дөрөөжанг хөөрхөн инхлэн дуу маань 11 сар 15 хоногтой. За маяахан гэж хөөрдөн дуудалдаг. Мойлн нүдтэй хөөрхөн маяахан чимхэх дуртай, дуулах хоббитэй, бүжиглэх үнэхээр авьяаслаг охин гин шүү. Бүжиглэх дуртай. Бүхий л өдөртөн дуу аялаад хөгжим явбал бүжиглээд хөөр баяр болон хөөрөлдөх хоббитэй. Сэмээрхэн хүн болгоныг чимэгдэгдэг чихтэйхэн хөөрхөн хоббитай гин шүү дээ. За ээжийнхээ хийж өгсөн бүхий л гарын хоолыг инээд алдаж байгаад л амтархан иднэ. Их орныхоо нэрийг дэлхийн давцнаа цорайтуулсан мундаг бизнес вүмэн болон гялалзан гэлтганах болноо. За 2 дугаар байранд маань Бац Улбаа авагтай Агарти дуу маань гараанаас гарлаа. За төмнөөс төгөлдөр олноос онцгой царайлаг, миралаг, нурлаг, тэнгэрлэг, хиймэрлэг хүү маань тэргэн дотроо багтаж ядан тентэр донтор давхаад ороод ирлээ. Там бууз тасан налгалсан сайхан хуушурн дуртай гинэ. Хорхог бодог 74 өндрөөс бол хизээж буцахгүй хот инээж байгаад л иддэг махсаг Монгол эр хүн гин шүү дээ. Олон зүйлийг амжуулнаа. Ондгор бондгор хүү маань од мэт гялалзаж бусдын донд бурхан мэт данааж оролцохгүй ажил хийхгүй зүйлгүй хорвоотоо танилцаад хоромж завгүй өндрөөс өндөр төсөж байгаа хөөрдөн хөрхөн тамирчин маань нэлээ. Хоббин гол барилдах, ноцолдох, баруун зөнгүй дөөгөрдөх хоббитэй. Ирээдүйд сэнгэлдэх хүрээлэнгийнхаа ногоон зэгзгэнсч төмөн олныхоо ухаан донд ивэх ирээдүйн босоо авраг болноо. За ингээд зүүд нариндаа өнөгчлэн унтаж байгаа зөөргийн хөөрхөн баян хотоодоо алдаршуулан магтан дуудъя. Манцуудаа тамирчин нэвтрүүлгээ маань энэ удаагийн дугаарт оролцсон 14 тамирчдаас маань алга нүдэнд тарвалсан алиа зантай хөөрхөн оролцогч маань баян худаг авагтай наран туяа дөө маань нэлээ. ертөнцид мэдлээд ердөө 9 сар 4 хонож байгаа хамгийн жаахан хамгийн хөөрхөн оролцогчдын маань нэг наран туяа охин маань нэлээ. Зүүд нариндаа өнөгчлэн унтаж байгаа зөөргийн хөөрхөн баян хотоодоо ад жаргалын дэдийг хөсөн өрөөё. Хүсэл болгоноо биелүүлээрэ хөөрхөн дөө минь ээ. Олны донд ад мэт гэлзэж бусдын донд бурхан мэт хүндлэгдэж төмнөөс төгөлдөр алнаас онцгой их зүйлийг амжуулж эрдэмтэй намтай инээдтэй хөөртэй хүн болгонд ад жаргал биелэгдэж хүсэл бүхнээ биелүүлсэн сайхан охин болоорой. Царайлаг цагаанаа гэж хөөртөн дуудалдаг. Реклам үзэх хоббитэй эрдэмтэй аянтан зад бүжгэлнэ. Бантан банш хоёрт баруун зөнгийн дуртай дуу маань дээлтэй Монголоо алдаршуулсан дэлхийн мис бүсгүй болноо. Хорвогийн хамгийн жаахан хамгийн хөөрхөн тамирчдын маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаанаар үргэлжилдэг. Хамгийн дөрөнд бусдыгаа өгшүүлжлээ Дорж авагтай уран хүлэг дөө маань гараанаас гарлаа. За уран хүлэг дөө маань ёстой нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, олноос онцгой бусдаас бузгаа мундаг оролцогч байсан. Ингээд эхний 5 тамирчдаас маань тажигнтал мөлхөөд бусдыгаа өгшүүлжлээ бузгаа гिच нараад ирлээ. Игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуу Доржийн уран хүлэг 1-р байранд ирлээ. За 2 дугаар байранд бас сад эрдэнэ авагтай нэгэн бэлэгтөө маань орж иж байна. Саатайсан, сэтийсэн, сэргэлэн төрсөн сэт
сээтгэрхүү сэтгэл татам царайлаг тамирчин авраг ханхуу авхалт самбааны дээд тамирчаан нэгүн бэлэгт дуу маань хөл хурдтай дөрөө чангтай 2 дугаар байранд ороод ирлээ. За 3 дугаар байранд маань мөнх хүрэл авахтай Эрдэм дуу маань орж ирж байна. За Эрдэм авраг маань энэ удаагийн дугаарт оролцсон Игдээтэй хөөрхөн дүүнраас маань хамгийн царайлаг, хамгийн мираалаг, хамгийн нуруулаг, хамгийн хөгжилтэй бандайсан, бүндийсэн, булцайсан хөөрхөн оролцогч байлаа. Бандгархан хөөрхөн Батаа жентльмэн сайхан залуу маань бандайтал, бүндийтэл 3 дугаар байранд инээд алдаад ирч хүчтэйгээр ороод ирлээ. За 4 дугаар байранд маань Бат Илгэр авахтай Гэгээ охин маань орж ирлээ. Энэ удаагийн дугаарт оролцсон Эрхэм Дандан 14 тамирчдаас маань хамгийн жахан, хамгийн хөөрхөн 8хан сартай Намблаг сэргэлэн төрсөн сээтгэр охин сэтгэл татам царайлаг мисгэн азтай мис одтой мис азийн мамлага атгахчихсан айдаа мундаг оролцогчтой. Азтай мис маань авхаалсан батагаар дөрвөллөө. За харин айргийн тавд ирж аваа ави мундаг охиныг баян худаг авахтай Наран Туяа гинэ. За эмээгийн эрхэм хайр ээжийн Нандин Эрдэнэ аавын алаг нутам мистэй царайлаг мираалаг өхөөрдөм хөөрхөн мис. Энэ удаагийн дугаарын маань Игдээтэй хөөрхөн эрхэмсэг мис ирээдүйн гомсгүй хөөрхөн Наран Туяа маань айргийн тавд орж ирлээ. За ингээд хөл хурцтай дөрөө чангата 2 дугаар үеийн хөөрхөн тамирчдыг маань хушуучлаад од хүүгийн тогтун дөө маань ондойтол бондойтол гараанаас гарлаа да. За ингээд од хүүгийн маань гэр бүл 4 дахь тамирчнаа манаас нэвтрүүлэгт сайж байгаа тэнгэрлэг сайхан гэр бүл байгаа. За тогтун маань одонгийн онгор бондгор сэргэлэн төрсөн сээтгэр хөөдөө. За тогтоо маань маш хурдтайгаар 1-р байранд бустайгаа өшөөчлээ. Царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг, юндангөөгөө сайхан залуу ирээдүйн их авраг тогтоо маань энэ удаа мөлхөөрөл дандаа 1-р байранд орлоо. За 2-р байранд маань алтан уяа авахтай Нандин бэлэг дуу маань орж ирж байна. Нандин бэлэг дуу маань хөл хурдтай дөрөө чангтай хөөртэй баяртай хөгжилтэй баясгалантай сайхан оролцогч байлаа. Үзэгслэнгаа өхөөрдөм хөөрхөн мис Нандин бэлэг авраг маань байтал 2 дугаар байранд ороод ирлээ. За харин 3 дугаар байранд маань Үлзий Баатар авахтай Намулуун дуу маань орж ирлээ. Намс мөлгөлсөн Намулуун охин маань гайхалтай хөөрхөн ганган мис гадаа дотоодоор аялаж нэр алдран цэрэ толгой охиноор шилгарсан сэргэлэн төрсөн сайхан оролцогч байлаа. 3 дугаар байранд ирлээ. За 4 дугаар байранд маань Бат Амгалан авахтай Бүрт дуу маань орж ирж байна. Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж, Хөвсгөл аймгийн Тарайлан сумаас нэвтрүүлгийн маань зорин ирж оролцож, амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж, анд олон найзуудаасаа айргийн тав тодорч, өхөөрдөм хөөрхөн монголчонгаа мисээр шалгарсан анх амгалангийн Бүрт дүү маань 4-р байранд орлоо. За айргийн тавд алтан төгс авахтай Бүртөчин дуу маань орж ирж байна. Бүлтийсэн, бандайсан, бом байсан хамгийн ганга хамгийн дэгж хайр булан оролцогчдын маань нэг бол Бүртөчин дуу маань байлаа. Олноос онцгой бусдаас буцгай Бүртөчин дуу маань сэнгэнтэл давхиж явна. Сэргэлэн мисээр шалгарсан. Сэргэлэн мис маань сэтгэл татам царайлаг охин шүү дээ. Айргийн тавд амжилттайгаар ороод ирлээ. За дараагийн хөөрхөн тамирчид маань үнэхээр хөл хурдтай, дөрөө чангтай, хөөртэйхэн, баяртайхан, ёстой мундаг тамирчид байсан. 4 тамирчдыг маань хөшөөжлөө 40 тогсон галаг нүдтэй аавын мундаг хөө тэнгэрлэг нэгэн гэр бүлийн астай жаргалтай, баяртай баясгалантай авхаачтай самбаатай оролцогч алтан медалийн эзэн бол болд тулга авахтай ингүүлэн дөө маань илаа. Алаг нүдэн тормолцсоор 1-р байранд ороод ирлээ. За түүний араас 2-р байранд Бат залдаа авахтай агартын хөө маань давхиж явна. За агартын дөө маань царайлаг, мираалаг, нуруулаг, бондайсан, бүндийсэн олноос онцгой бусдаас буцгай булцайсан бондайсан оролцогч байлаа. Азийн мамлаг сугалсан азтай агартыг одтой агартыг. За ингээд дэндүү хөөрхөн дэгжин жентльмен дэлхий далдарших сайхан залуу агартыг маань Азийн мамлаг атгсан азтай хүү одтой хүү маань 2-р байранд ороод ирлээ. За 3-р байранд маань Баасан дэржийн Эхлэн маань орж ирж байна. За Эхлэн охин маань ёстой энэ удаагийн дугаарт оролцсон 14 тамирчдаас маань хамгийн оролцогч байлаа. Хамгийн тайван, хамгийн хөөрхөн, хамгийн ганган, хамгийн дэгж оролцогч Эхлэн маань дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийг нэр алдран цэрэ тулах гоо охиноор шалгарсан 3-р байранд орлоо. За 4-р байранд маань төр төвшин авахтай
толгой дуу маань орж ирж байна. За дөрвөн тамирчдаас маань хамгийн түрүүнд элэг дөрвөөрөө мөлхөөд гараанаас гарсан ган толгой маань яста бусдыгаа хөшөөчлээд буцхай мундаг гараанаас гараад элэг дөрвөөрөө мөлхөлсөн эрэлхэх хөрхөн цэрэг маань гарсан боловч замын голоос хадуурсан. За хаалга зүглээд хадуурсан шүү дээ эрэлхэх цэрэг маань. За цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг зэгнэж төмөн мөлхийнхөө ухаан донд би хэрэтэн мөс аврагда энэ удаагийн дугаар маань ганган хөрхөн гард магнаа гайхамшигтай мундаг эрэлхэх цэрэг маань элэг дөрвөөрөө мөлхөлсөөр инээ татсаар ирч хүчтэйгээр дөрөвдүгээр байрандарлаа. Энэ хөрхөнхөө төр төвшингийн ган толгой дуу маань илаа. Хүний амьдралд азад гэж өдрө болгон тохиогоод байдгүй. Мэдээж энэ л өдөр азтай, одтой, хиймэртэй тамирчид маань Азийнхаа бөмбөлгийг сугалнаа. За хөөрхөн 14 тамирчид маань Азийн бөмбөлөг сугалах тэмцээнд оролцоход бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт маань Эрхэм Нандан 14 тамирчид маань эх орны маань 408 зогсоос хөрөлцөн ирсэн. Сод Эрдэнэ нэгэн бэлэгт Баян хотгийн Наран туяа, Бат Илгэрийн Гэгээ, Мөнх хөрлийн Эрдэм, Доржийн Уран хүлэг, Алтан уяагийн Нандан бэлэг, Ан хамгаалангийн Бүрт, Алтан төгсийн Бүрдүүжин, Од хүүгийн Догтун, Үлзий баатрийн Намуулун, Төр төвшингийн Ган тулга, Болд тулгын Ингүйлэн, Баасан доржийн Ийхлэн, Бац албаагийн Агартий гэсэн 14 тамирчид маань авхаалт самбаа хурд хүчээ сарж байна. Одоо Азийн бөмбөлгөө сугалахад бэлэн боллоо. За ингээд энэ удаагийн дугаар маань Сансрын Мартин 5 давхарт байрлах Есү Kids-гээ тоглоомын төвөөс нэвтрүүлэг маань маш амжилттай болж байна. За ингээд Сансрын Мартин 5 давхарт байрлах Есү Kids-гээ тоглоомын төвийн хамт олондоо баярлсан талархснаа илэрхийлж байна. Хамгийн цэвэр, хамгийн цэмцгэр, үнэхэрийн гоё Нандан тоглоомын төв байна. Өдөр бүр өглөөний 9 цаг 30 минутаас оройны 21 цаг 30 минут хүртэл үе таалган нээлттэй өхөөрдөм хөрхөн хүүхдүүдэд урин залж байна шүү. За ингээд Азийн бөмбөлгийг хамгийн түрүүнд ёстой бусдаас бузгаад төмнөөс төгөлдөр Азийн бөмбөлгийг гатгаж байгаа азтай одтой хямртай тамирчин бол Бат Илгэрийн Гэгээ охин маань байла. Азийн бөмбөлгийг ёстой онцгой бүх бөмбөгөн дундаасаа шууд л ирээд суглаад авчиж байна. Газад нь алгандаа гэсэн авийн мундаг охин азтай мис одтой мис Бат Илгэрийн Гэгээ охиндоо амьдралынхаа дурш дандаа ингэж азад нь алгандаа гэж явахын үлцэтэй сайхан өрөөлийг хөөрдөн хөрхөн гэгээд өөдөд нь өргөн дэвшүүлье. За дараагийн 7 тамирчид маань Азийнхаа бөмбөлгийг суулгахад бэлэн болоод байна. Хүний амьдралд азад гэж өдрө болгон дахиагаад байдаг. Амьдралынхаа анхны тэмцээн гурвлааныг амжилт сайтай эхлэж андалан найзуудаас азтай хиймэртэйгээ харуулах гэж байгаа. За 7 хөрхөн тамирчдаас маань энэл хөрхөн оролцогч болох Бац албаагийн Агартий дуу маань Азийн бөмбөлгөө хойноос нь өстой төчгөнд л хөөгөөд түнтийдэл бахиж явандаа. За ингээд Азийн бөмбөлгөө өнхрөөсөөр өөрөө араас нь хөөж мөлхөлсөөр бондайсан, бүндийсэн, түнтийсэн, бум байсан оролцогч Бац албаагийн Агартий дуу маань бондайтал Азийн бөмбөлгөө атгачлаа. Азад нь алгандаа гэсэн царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг Агартий хүүтэй амьдралынхаа дурш дандаа азад нь алгандаа гэж явахын үлцэтэй сайхан өрөөлийг өөдөд нөргөн дэвшүүлье. Уралдаж мөлхөж азаа удсан ухаалаг сэргэлэн цаваа төрсөн бөдрийн маань дараагийн тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжилж байна. Энэ удаагийн дугаард оролцсон иргэдтэй хөөрхөн дунар маань их авьяаслаг цаваа сэргэлэн азтай одтой хиймэртэй авхаалт самбаатай тамирчид байлаа. За ингээд манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар хорооллын Мартин 5 давхарт байрлах Есү Kids тоглоомын төвөөс маш амжилттай болж өндөрлөж байгаа. Энэ удаагийн дугаард оролцсон 14 тамирчид маань олноос онцгой бусдаас бузгаа амьдралынхаа анхны тэмцээн гурвлааныг амжилт сайтай эхлэж байгаа. Үнэхээр хайр татам мундаг оролцогчид байгаа. За ингээд Есү Kids тоглоомын төвийн хамт олондоо баярлсан талархснаа илэрхийлж байна. Маш цэвэрхэн тоглог, олон төрлийн тоглоомтой сайхан тоглоомын төв байлаа. Тойрдог зөгийн дээр баясал түгээж, үсэрдэг жамт дээр дүүлэн нисэж, өндөр нам мушках улсураар адал явдлыг мэдэрч морин тайруулахад инээд хөрөөр бэлхэх энэ бүхнийг нэг дор бидрүүлэх царийн ганц газар бол Есү Kids тоглоомын төв байна.
Аюулгүй цэвэрхэн хүүхдэд ээлтэй орчинг хэдийнэ бүрдүүлжээ. Хөгжилтэй хөдөлгөөнийг дэмжсэн олон тоглоомнууд энд байна. Энэд хизээч тасрахгүй аз жаргалын орон бол Есүкидэс тоглоомын төв маань байна шүү. 1-12 насны хүүхдүүд зугаацж тоглох хамгийн гоё дурсамжаа бүтээгдэв Есүкидэс тоглоомын төв. Баашил сансрын Мартин 5 давхарт байрлаж байна. За 30 минут тоглоход 10,000 төгрөг, 1 цаг тоглоход 15,000 төгрөг, 2 цаг нь 25,000 төгрөг, 3 цаг тоглоход 35,000 төгрөгийн үн төлбөртэй байна. За ингээд хүрэлцэн ирж хөөрхөн бяцхан хүүхдүүдэд тоглуулаарэ. Есүкидэс хүүхдүүдийнхаа аз жаргалтай мөчийг эхлүүлээрэ ээж аваадаа. За ингээд Есүкидэс тоглоомын төвийн хамт олондоо баярсан талархснаа илэрхийлж байна. Энэ удаагийн дугаарт оролцож байгаа 14 тамирчид маань авхаачтай самбатаа азтай хиймэртэй авьяас бэлэгтэй хөөрхөн тамирчид байлаа. Ингээд энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй хөөрхөн тамирчид маань маш гоё бүжиглсэн, сэрэглэн, саваа, сэтгэл татам хөөрхөн тамирчид байлаа. Үнэхээр Манцутай тамирчин нэвтрүүлгийн маань 23 жилийн хугацаанд дохиох. За маш мундаг, маш сэргэлэн ховор тохиолдох хөөрхөн 14 тамирчид байлаа шүү. Үнэхээр нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, азтай жаргалтай, баяртай баясгалантай авхаачтай самбатай 14 тамирчид маань энэ удаагийн дугаарт маань оролцлоо. Ингээд маш гоё бүжиглсэн хүүхдүүд бол агартын маань сайхан бүжиглж байгаа. За Иглэн маань бас маш гоё бүжиглж байсан. Ер нь бол бүх хүүхдүүд маань маш гоё бүжиглсэн. Сэргэлэн цаваа азтай жаргалтай авхаачтай самбатай хөөрхөн хүүхдүүд байлаа. Ингээд хөөрхөн дунартай. Хүний сайн бүхэнтэй уулзраарэ, хөлгийн сайхан бүхнийг унаарэ, гадаа татаадаар аялаарэ, ганган машин унаарэ, олны дунд ад мэт гэлзаарэ, бусдын дунд бурхан мэт тадраарэ. За ингээд эх орныхоо нэрийг дэлхийн давцнаа цөөрэ тулах эрдэмтэй намтай ихийг хийж бүтээсэн азтай жаргалтай баяртай баясгалантай сайхан хүүхдүүд алхын үлжитэй сайхан гэрүүдийг хөөрдөмд хөөрхөн тамирчтай өөдөөд нь өргөн дэвшүүлээд шинэхэн дугаараа өндөрлөж байна. Ингээд эрхэм хүндэт ээж аваадаа манай нэвтрүүлэг үүд хаалгаа нэгээд хөөрдөм хөөрхөн тамирчтай уран залж байна шүү. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Цүгээ дээр баясал бүтээж, үсэрдэг жамп дээр дүүлэн нисэж, өндөр нам мушкагаа сураад, адал явдлыг мэдэрч, морин тайруулахад инээд хөрөөр бэлхэх. Энэ бүхнийг нэг дор мэдрүүлэх сарын ганц тоглоомын төв бол Есүкидэс тоглоомын төв маань байна. Аюулгүй цэвэрхэн хүүхдэд ээлтэй орчин, хөгжилтэй хөдөлгөөнийг дэмжсэн тоглоомууд инээд хизээч тасрахгүй аз жаргалын өргөө Есүкидэс тоглоомын төв. 1-12 насны хүүхдүүд зугаацж, тоглож хамгийн гоё дурсамжаа энд л бүтээнэ. Хаяг байршил сансрын Мартин 5 давхарт байрлаж байна. 30 минут нь 10,000 төгрөг, 1 цаг нь 15,000 төгрөг, 2 цаг нь 25,000 төгрөг, 3 цаг нь 35,000 төгрөгөөр тоглох юм байна. Есүкидэс хүүхдүүдийнхаа аз жаргалтай орчин инээд хөрдөө баяр баясгалтай мөчийг эхлүүлнэ. Ингээд Есүкидэс тоглоомын төвд эрхэм хөөрхөн хүүхдүүдэд хүрэлцэн ирж тоглуулаарэ. Өдөр бүр өглөөний 9 цаг 30 минутаас оройны 21 цаг 30 минут хүртэл үүд хаалган нээлттэй хөөрдөм хөөрхөн хүүхдүүдэд уран залж байна. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай, жаргалтай, баяртай, баясгалантай, алаг нүдэн хөөрхөн оролцогч авраг мисс авторалын мөлхөөрөл дандаа олон найзуудаа өшөөжлж алтан медалаар ингрэмилж байгаа Ави мундаг охин болт тулгын ингүүлэн дүүдэ алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Авраг мисс алаг нүдэн гүнжтэй баяр хүргэе.
Энэ удаагийн дугаарын маань Азтай Супермен, Азийн мөнгөлөг сугалсан Азтай бандгар, авторалын мөлхөөрөл дандаа андалын найзуудаа хөшөөж алтан медалаар Грэмми тааж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхэлсэн Бац холбоогийн агартын хүдээ алтан медаль Азийн мөнгөлөгний тусгай шагналуудаа гардуулж байна. Азтай, хиймэртэй, Супермэндээ баяр хүргье. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай, жаргалтай, баяртай, баясгалантай, хөгжилтэй, хөөрхөн оролцогч хөлхөнгөн дөрөө чанга уралдаж авторалын мөлхөөрөл дандаа андалан найзуудаа өшөөж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж алтан медалаар Грэмми тааж байгаа Сод Эрдэнэ нэгэн бэлэгдэхүүдээ алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань эрчтэй, хүчтэй, инээдтэй, хөөртэй бяцхан оролцогч Доржийн уран хөлөг тамирчин маань андалан найзуудаа авторалын мөлхөөрөл дандаа амжилт сайтай хөшөөж мөнгө медалаар Грэмми тааж байгаа мөнчиг мундаг оролцогч байлаа. Игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуудаа бэлэг медалийн хамт гардуулж байна. Доржийн уран хөлөг баяр хүргэе. Өдрийн сайныг өнжиг хүлээж, сарын сайныг саатан хүлээж, халын халаас хөрөлцөн ирсэн хонин борноттой хөөрхөн оролцогч Хөвсгөл аймгийн Тариалан сумаас хөрөлцөн ирсэн авхаалт самбааны дээд оролцогч Анх Амгалангийн бүртээ охиндоо бэлэг медалийн хамт гардуулж байна. Царайлаг, миралаг, өхөөрдөм хөөрхөн Монгол жонгоо мис Хөвсгөл нутгийн Тариалан сумын оролцогч Анх Амгалангийн бүртээ баяр хүргэе. Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөрхөн огтоос маань хамгийн цаваа, хамгийн сэргэлэн оролцогч Алтан төгсгийн бүрдүүжин дуу маань өхөөрдөм хөөрхөн сэргэлэн мис охиноор шалгарч байна. Сэргэлэн мис бүрдүүжиндээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Алтан төгсгийн бүрдүүжин баяр хүргэе. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэсэн авхаалт самбааны дээд болсон оролцогч Азийн мөнгөлөг сугалсан Азтай мис аавын мундаг охин Бат Илгэрийн гэгээ охиндоо бэлэг медалийн хамт гардуулж байна. Азтай мис, Азийн мөнгөлөг сугалсан Азтай мис Бат Илгэрийн гэгээ баяр хүргье. Энэ удаагийн дугаарын маань хамгийн ганган, хамгийн дэгжин, хамгийн хөөрхөн оролцогч Баасан дээр жавхтай Игхэн охин маань дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд нэр алдран цэрээ тулах гоо охиноор шалгарч байна. Дэгжин мис Баасан дэржин Игхэн бэлэг медалийн хамт гардуулж байна. Баяр хүргэе. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаасаа айргийн тавд шалгарсан өхөөрдөм хөөрхөн царайлаг бяцхан мис охин Баянготгийн наран туяа дүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Өхөөрдөм хөөрхөн мис Баянготог авахтай наран туяа баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань эрчтэй, хүчтэй оролцогч Атхуугийн догтун дуу маань царайлаг, миралаг, нуруулаг, тэнгэрлэг, хиймэрлэг юндан гөөгөө сайхан залуугаар шалгарч байна. Атхуугийн маань гэр бүл Манцуутай тамирчин нэвтрүүлэгт маань 4 дахь хөөрхөн тамирчнаас сайж байгаа тэнгэрлэг сайхан гэр бүл байна. Тэнгэрлэг сайхан гэр бүлийн тэглүүн зантай оролцогч Атхуугийн догтун юндан гөөгөө сайхан залуу баяр хүргье. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж анд олон найзуудаас айргийн тавд шалгарсан айдаа мундаг оролцогч царайлаг, миралаг, нуруулаг, бондгорхон хөөрхөн Бата джентльмен сайхан залуу үргэлжлэлийг авж байгаа. Мөнх хүрэл авахтай Эрдэм хүдээ бэлгийн гардуулж байна. Царайлаг, миралаг, нуруулаг, бондгорхон хөөрхөн Бата джентльмен сайхан залуу мөнх хүрлийн Эрдэм байлаа. Баяр хүргэе. Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань манлайлагч охтын маань нэг амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж гайхалтай хөөрхөн ганган мис гадаа дотоодоор аялаж нэр алдран цэрээ тулах гоо охиноор шалгарч байгаа. Үлзий Баатар авахтай Намулан охиндоо бэлгийн гардуулж байна. Гайхалтай хөөрхөн ганган мис гадаа дотоодоор аялаж нэр алдран цэрээ тулах гоо охин Үлзий Баатрын Намулан байлаа. Баяр хүргэе.
Энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй бяцхан огтоос маань хамгийн царайлаг, хамгийн хөөрхөн, хамгийн ганган, хамгийн дэгжин, хамгийн оролцогч үзэгслэнгоо өхөөрдөм хөөрхөн мисээр шалгарч байгаа алтан уяа өвгтэй Нандин бэлэг охиндоо бэлгийн гардуулж байна. Хамгийн оролцогч үзэгслэнгоо өхөөрдөм хөөрхөн мис алтан уяагийн Нандин бэлэг байлаа. Баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань эрлэхэд хөөрхөн цэрэг, игдүүтэй хөөрхөн тамирчин, цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэгнэж төмөн олныхоо уухайн дунд ивэх ирээдүйн босоо авраг. Энэ удаагийн дугаарын маань ганган хөөрхөн гард магнаа. Төр төвшингийн ган тулгхүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээг эзэгнэх цэмцгэр хөөрхөн босоо авраг. Төр төвшингийн ган тулга эрлэхэд хөөрхөн цэрэг маань байлаа. Баяр хүргэе. Эрхэм хүндэт үзэгчдээ Манцгатай тамирчин нэвтрүүлгийн маань нэгэн шинэхэн дугаар үүгээр өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 408 зогсоос игдүүтэй хөөрхөн тамирчид маань хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхлэж байна. 10 хавар харсан сумшиг өнгөрөхөд алтрай жаахан дөнөр маань сөрөгчд алсан байна. 20 зунийг отоход хонгор жаахан дөнөр маань оюутан болцгоосон байна. Нэг л мэтгэд 30 намартай залгаж нэр алдрам царай тасан залуус алцгаан эсгэрэн шуугах 40 үлийг өнгөрөхөд их орондоо ихийг хийж бүтээж гисэн эрдэмтэй намтай залуус айцгаана. Тэр цагт дүүнэр минь та нар нэвтрүүлгээ үзэж тэсгэл үгүй инээд алдаж хонгорхон бяцхан насаан дурсаж хөхрөн инээж баясгаах болно. Үлгийд багтдаг жаахан дүүнэр маань том болсон ч өн хойчод Манцгатай бяцхан тамирчид маань үргэлжилсээр байх болно. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ баяртай.